Учир сайдаа ер нь миний гол сонирхсан асуулт бол энэ 2026-аас 30 онд төвжүүлэх үндсэн чиглэл үе үеийн засгийн газрын боловсруулж ирсэн үндсэн зарчмаас ялгаатай ер нь ахиц дэвшил авчрах, хөгжүүлэх яг тийм бодит баримт бичиг болж чадсан уу гэдэг дээр л асуулт асуусан. Бас хүний нөөцийн асуудал. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарны ялангуяа хүний нөөцийн асуудал, мэрэгчлэлтэй боловсруучийн чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх энэ асуудал бол Монгол улсын хэмжээнд үнэхээр уналттай байгаа. Ажлын байр байгаа боловч өнөөдөр ажлын байранд тогтвортой ажиллах тийм баталгаа байхгүй болцсон. Энэ тал дээр яг өнөөдөр хүний нөөц дээр анхаарахгүй бол өнөөдөр болохоо байсан биз дээ. Та энэ дээр нэг хариулт өгөөч. За учрал сайд хариулъя. Яг энэ удаагийн 5 жилийн чиглэл бол чанарын арга буюу тэр quality тийм арга хэрэглэхээс илүү тоо арга суурилсан. Нөгөө тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа 72% нь уялдуулаад олон улсууд хүлээсэн үүргээ биелүүлэхэд манай шалгуур үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг уялдуулсан. Бодлогын үр дүнг арга хэмжээнээс ялгаад үр дүн бүрийг хэмжих шалгуур үзүүлэлттэй болгосон. Ингээд үндэсний 10 том үр дүнгээ тавиад түүнд нөлөөлөх салбарын 35, төсвийн эрхлэн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнгээд ерөөсөө 330 үр дүнг тавьснараа бол ялгаатай. Мөн дээрээс нь олон нийтийн оролцоог хангаад 14 удаагийн хилцүүлэг зохион байгуулад энэ салбар болгоны үр дүнгуудыг шинжилгээ ухааны активын 6 баг чуулганаар хилцүүлээд их чуулганаар дэмжүүлээд шинжилгээ ухаанд суурилсан 5 жилийн чиглэл боловсруулсан. Хариуцлага тооцох механизм бас бий болгосон. Тэгээ энэ хоёр сайд За энэ хоёр сайд нэмж хариулъя. За улс орны хөгжлийн асуудлыг харахад бид ер нь бүхий салбарыг хамарсан хүний нөөцийн асуудал. Ажлах хүчний гүнзгий бид нар дутагдлалд орсон байна. Өнөөдөр ажлах хүч бэлдэж байгаа боловсруулалтын тогтолцоо системээ бид цоошноор эргэж харж шинээр бодлого гаргахгүй бол одоо бэлдэж байгаа боловсон хүчин хөгжлийн тэр ирээдүйд бид нар бодож байгаа зорж байгаа энэ хөгжлийн бодлогод шаардлага хангахгүй байдал байгаа. Энийг бол бид нар бодитоор хүлээн зөвшөөрч ялангуяа хүний нөөц бэлтгэх боловсруулалтын салбарт эрс шинжилгээ өөрчлөлтийг хийхгүй бол бид хөгжлийн асуудлаар олон улс орнуудаас хоцрогдно гэдэг ийм юу байгаа. Болгоомжл буюу эрсдэл. Тэгэхээр энэ чиглэлээр ганцхан хөдөө аж ахуйг гэлтгүү. Одоо жишээлбэл хөдөө аж ахуйн салбарт инновац технологи маш хүчтэй нэвтэрч байна. Орчин үеийн техник технологиуд